одоо мөрөөдтэй тоглоом зохион байгуулах, мөрөөдтэй тоглоом тоглох гэдгийг одоо нэг ойлголт битээр ингээд жоохон буруу ойлгоод байдаг. А яг хууль дээр яг юу зохицуулсан байт юм бэ гэхээр зөрчлийн тухай хуулийн 5-7 дугаар зүйл дээр мөрөөдтэй тоглоом тоглосон бол зөрчил үйлдэхэд ашигласан эд зүйл хэрэгсэл хууль бусаар олсон орлогыг хураагаад иргэнийг 100 мянган төгрөгөөр торгоно гэсэн ийм зохицуулт байж байгаа. За энэ бол зөвхөн мөрөөдтэй тоглоом тоглосон үед авах арга хэмжээ. За нөгөө нэг нь болонгууд Монгол Улсын эрүүгийн хуульд хуулийн 20.17 дугаар зүйл дээр мөрөөдтэй тоглоом зохион байгуулсан бол одоо олон нийтийн газар эсвэл захин мэдээллийн технологи ашиглан ашиг олох зорилгоор хөзөр шоо бусад эд зүйл ашиглан одоо үр дүнг нь урьдчилан тооцоо төсөөлөх боломжгүй одоо аз туршид тоглодог мөрөөдтэй тоглоомыг одоо зохион байгуулсан бол 450 мянгаас 14 сая төгрөгөөр торгох эсвэл 420 цагаас 720 цаг хүртэл одоо нийтэд тустай ажил хийлгэх эсвэл 6 сараас 3 жил хүртэл хугацаагаар зочих эрх хязгаарлана эсвэл 6 сараас 3 жил хүртэл хугацаагаар одоо хорих ялаар ийм шийдэгдэг. За мөн одоо зүйлийн 2 дугаар хэсэгт нь мөрөөдтэй тоглоомын газар байгуулсан түүнийг ажилуулсан байх юм бол одоо 5 сая 400 мянгаас 27 сая төгрөгөөр торгоно. Эсвэл 1-ээс 5 жил хүртэл хугацаагаар зорчих эрх хязгаарлана. Эсвэл 1-ээс 5 жил хүртэл хугацаагаар одоо хорих ялаар ийм шийдэгдэг ийм зохицуулттай. Мөрөөдтэй тоглоомтой холбоотой нийт 25 гомдол мэдээлэл бүртгэгдсэн байна. Дээрх одоо бүртгэгдсэн 25 гомдол мэдээллийн 7-г нь одоо хэрэг бүртгэлтийн хэрэг нээж холбогдох хууль тогтоомжийн дагуу дарга хэмжээ авсан бол 17-д нь одоо хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах саналтай буюу гэмтэргийн шинжгүй гэх үндслэлээр прокурорын байгууллагыг шилжүүлсэн байна. 2024 онд бүртгэгдсэн мөрөөдтэй тоглоом тоглосон гэх нэг зөрчилд зөрчлийн тухай хуулиар одоо 100 мянган төгрөгөөр торгох арга хэмжээ авагдсан байна.